За гişүүд чи нэлээд асууж байна. Тэгээд хариулт бол нэг тийм хангалттай биш л байна даа. Тэгээд та ер нь гал түлж идэр өссөн үү багада? Гэр оролд амьдарч байсан уу? За тэгээд сая өдөр очрот гişүү өдөр яриад байна шүү дээ. Ерөөс хосолсон байдлаар дэлхийн нийт шийдэж байгаа. Тэгээд энэ сэрэгдэх хэсэгчм хүчээр гадаа гэрэл түлгээ хийгээд тийм ээ. Нарлаг Монгол орны орон шүү дээ бид нар чинь бол. Тэгээд тэр нөгөө хоол цайгаа одоо юугаараа хийгээд тогороо хийгээд ингээд аль болох нөгөө түүний эрчим хүчний тэр шугамсүлжээний ачааллыг л багасгах байдлаар ингээд хамтраад шийдчихээл одоо ингээд бүхэл эрдэмтэд ярьдаг. Тэгээд тав хүмүүс тэрийг хийхгүй л байна. Дээрээс нь коксын үйлдвэр Монголд хамгийн том үйлдвэр Өмнөг аймгийн Баян ус сумд байгаа. Тэр үйлдвэрийг таах уу яагаад ашиглаагүй юм бэ? Энийг мэдэх хүн байна уу? Тэрний одоо хүчин чадал дээр бол асар том үйлдвэр байгаа. Тоогийн улуурхай яам ойлгоогүй бас үйл ажиллагааг энэ дээр зогсоож байсан. Тэгэхээр энэ дээр одоо судалгаа байдгүй. Тэгээ газын машины татварыг яагаад нэмсэн юм бэ те? Энэ татварыг нэмснээс болж газын машин орж ирэх байсан юм байна. Тэгээ энэ дээрээ бас хариулт хэлээч. Тэгээд энэ эрчим хүчний яам энэ госолсон байдлаар энэ сая очрот гişүүний асуултанд одоо яг одоо тийм шийдчихээр тийм гарц гаргалаа байгаа юу? Тэгээ энэ дээр нэг хариулт хаач энэ гурав дээр. Газ дээр бол яам бол ахуйн төвшөнд биш төвлөрсөн дулаан хангамжийн системд газыг хэрхэн нэвтрүүлэх үү гэдэг дээр илүүдүүлэх үү ажиллаж байна. За ахуйн төвшнөөс гэхээсээ илүү энэ төвлөрсөн дулаан хангамжийн системийн алслагдсан цэгүүдэд газаар ажилладаг дулааны станцыг барина. За эдгээр дулааны станцууд нь бол голцоо халаалтын үйлдвэрлэлд ажиллана. Ойролцоох одоо бас нам даралтын зуухнуудыг нэмж холбох шинээр одоо ямар нэг одоо утаа үйлдвэрлэж байгаа ойролцоо аж ахуйн нэгж барилга байгууламжийг техник нөхцөл олгож холбох юм боломжийг бүрдүүлэх чиглэлд нь гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. За энэ дээр энд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бол яамны хувьд бол гол нь газрын асуудлуудыг шийдвэрлэх асуудал гол хүндрэл байгаа. За ахуйн төвшөнд бол бидний гол зорж байгаа асуудлууд нь бол түрүүн захилгаан хаалгаараар халаахыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, өөртөө ашиглах боломжийг нь дэмжих, нэмэх нь төлөрсөн дулаан хангамжийн системд ойр байгаа барилга байгууламж, иргэн аж ахуйн нэгжийн нам даралтын зуухнуудыг алхахаар зогсоож төлөрсөн дулаан хангамжийн системээс холбох гэсэн энэ гурван чиглэлд илүү төлхөө ажил яамнаас зохион байгуулагдж байна. За өнгөрсөн хугацаанд гэхэд 2017 оноос эхлээд 400 гаруй халаалтын нам даралтын зуухыг зогсоож 500 гаруй иргэн аж ахуйн нэгжийн барилгыг төлөрсөн дулаан хангамжийн системд холбосон. За энэ ажлыг бас бид нар Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк бас улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудаар бас энэ төлөрсөн дулаан хангамжийн захын одоо шугамсүлжээнүүдэд өргөх маягаар бас үргэлжлүүлээд явж байгаа. Энэ ажлын хэсгийн гишүүдээс өөр хариулах хүн байна уу? Энэ олон хүний нэр үнссэн шүү дээ би. За нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин байна. За Сэдвэрч гишүүний асуултанд хариулъя. За би бол хувьдаа бол нүүрс түлж өссөн. За налах дүүрэгт эмээ өвөдөрөө бол нүүрс түлж өссөн. За шилний үйлдвэрийн хажуудах гэр хороолт бол өвөө эмээтэйгээ бол баг насыг өнгөрөөсөө. За тэнцээ бол налах болон баг нуурын нүүрсийг бол түлж бид нар байсан. За яагаад энэ үйлдвэрүүдийн асуудал коксны үйлдвэр хэм бол энэ дээр 5 толгой түвшинхэн хариулж байгаа. 7 номер 5 толгой түвш Эрдэнэ 2. За кокс руу шилжих болсон шалтгаан ерөнхийдөө энэ 5 жил 6 жил хийгдэж ирсэн мэдлэнгийн түвш. За барьцалдуулагч дээр шинжилгээ ухааны академийн химийн хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийгээд яаж энийг одоо сайжруулах уу гэдэг тал дээр үр дүн гаргая гэсэн ийм судалгаа хийлгэсэн. Үр дүн олигтой гараагүй учраас бид одоо кокс руу шилжих ийм шилжилтийг үндэсний хорооны шийдвэрийн дагуу эрдэмтдийн зөвлөл зөвлөсний дагуу ингээд шилжсэн. За энэ хугацаанд Багнуурын үйлдвэр технологийн паркийн
хүрээнд хийгдэж байгаа ян сэрдэг коксын үйлдвэр, за бөөрөлжүүтийн төсөл, энэ дотоодын аж ахуй нэгжүүдийг бас холбогдож санал юмыг авсан. Тэгэхээр одоо бэлэн болоогүй байсан. За өмнө говийн Сэдвэрч гишүүний асуусан тэр үйлдвэр бол одоо Хятадын хөрөнгө оруулалттай металл уургийн бас коксын үйлдвэр байсан. Энэ судалгааг ерөнхийдөө бас цаг хугацаанд нь бид хийсэн. Тэгээд тендерийг бол нээлттэй олон улсын гадаад дотоодын аж ахуй нэгж оролцох бүрэн боломжтойгоор бид тендерийг нээлттэй зарлах шалгуулалтыг хийсэн.